have battled through 6 games have come right down to the final shot of the world. They're in overtime. Timeout left. Down by 1. And the volley, a play. There was a whistle and he was fouled. It was a big pressure shot. 11, 10. Oh my goodness. Өчигдөр мэд хүрэг эрхэм мөндөд үзэгчтэй Star TV-гээр NBA Talk нэвтрүүлэг анхны дугаараа аль биесээр цацаж эхэлсэн энэ өчиг мэндийг хүргэе. Студид ялалт Эрдэнэ Баясгалан эдгээр угнаар ажиллаж байна. Баяр мэнд. Юуны баяр? Ирчүүдийн баяр шүү дээ. Цэргийн баяр. Хүү лөө. Март цэргийн баяр баялаа. Ирж байгаа. Өнөөдөр хамгийн гол баяр мэнд гэж байгаа юм юу гэхээр өнөөдөр одоо хүн болгоны хүлээсэн тулаан өглөө болсон. Тэр нь бол яг өмнөх San Antonio Spurs Golden State-ийн тулааныг бол бид нэр тэгж их онцлог шүү дээ. Яг тухайн үеийн хоёр багчийн нүгний тим амар олонний дунд анхаарлын төвд орцсон байгаагүй учраас өнөөдөр бол яг харахгүй анхаарлын төв. Тэр дотроо учраас плей-офф төгсөж байгаа учраас одоо хоёр багийн тасруулагч нөгөө шатрын нүүдэл хийх маягийн тим тоглолт болсон болов гэж би зүгээр таамагласан. Дээрээс нь өнөөдрийн тоглолтыг нэг чимжсэн статистик нь юу байсан бэ гэхээр энэ хоёр баг Spurs-ийн талбайд сүүлийн 32 удаа тоглоход одоо 32-нд нь Spurs хожсон байсан гэх. За өнөөдөр ихтэй нийлээд 33 болцсон. Үр дүнг нь бүгд л ёстой сони стат биш үү? Данкны үед Golden State Warriors Spurs-ыг талбайд орно гэж. Сүүлийн одоо энэ 2 жилиг лист тооцох юм бол энэ сони үзүүлэлт биш байхгүй. Тэ? За хамгийн сүүлд хожиход Steph Curry хэд настай байсан гэсэн юм бэ? 8 настай байсан гэсэн үү? Golden State Spurs-ыг талбайд орно. Тэгээд дээрээс нь хоёр бас лигийн түүхэнд бас нэг лиг ажилласан юм байна шүү дээ. 68 тоглолт, багуу 68 тоглолт хийсний дараа хамгийн өндөр хожлын хувьтай хоёр баг. Нийлээд 88% гэж байна. Тийм хожлын хувьтай хоёр баг хоорондоо таарсан NBA-гийн 70 жилийн түүхэнд анхны тохиолдол болж байгаа. Тэгээд өнөөдрийн тоглолтыг чимжсэн үзүүлэлт нь юу гэхээр яг энэ тоглолтоос өмнө Stephen Curry нөгөө Magic Johnson-ы нэг замлынхаа турш оруулсан холын зан шидэлтийн тоог энэ үйлрэлд хийсэн холын зан шидэлтийн тоогоор гүйцэтгэсэн гэдэг байж боломгүй санаанд оромгүй аимшигтай нэгэн үзүүлэлтээр чимжсэн. Тэгээд дээрэс нь юу гэх нөгөө нэг хамгийн олон тоглолтод дараалан холын зан шидэлт хийсэн тэр амжилт нь явж исэн шүү дээ. За олон зүйл нуршаад яхаа өнөөдрийн тоглолт яг юу болоод өнгөрөв, юу эхнээсээ сюрприз барив гэдгийг бүгдээрээ үзье гэж бодож байна. За тэгье. За багш шав 2. Steve Curry мэдээж Greg Popovich гişин сурсан. За Team Dunk-ыг сэлгээр нүүдэлсэн шүү дээ. Хамгийн ихний нүүдэл мөн үү? Мөн. Boris Dev гараанд гарсан. Тэгсэн. За тэгээд Greg Popovich Andrew Bogut бас гинтэлтэй Golden State Warriors эхнээсээ намхан талбайд гарах нь байсан учраас Team Dunk-ыг суулгасан болов гэж миний хувьд бол харж байлаа. Andrew Bogut-ийн орнд Brandon Rush гарсан. За тэгээ будаад бод оноо аваад эхэлсэн шүү дээ. Aldridge-ийг бол дуурал яаж чуудсан, яаж шахаж чадах вэ? Энэ юу гэхээр за энд нэг гой хөлбөр яваа суларсан. За энэ дээр юу гэхээр Maris Bates довтлооны алдаа өгсөн. Би яг энэ техникийн алдаа хараад юу гэхээр Steve-ээр энэ тоглолтод үнэхээр их ач холбогдол өгжээ. Тийм учраас бүр эхнээсээ ийм шүүгчдийн нөгөө эргэлзээтэй шийдвэрүүдээр шүүгч нарыг одоо нэг гимших байдлаар хандуулах гэж энэ техникийн алдааг баг зориудаар авсан. Зориудаар техник. Өөрөө нэхэж авсан шүү дээ. Тийм. Ерөнхийдөө бол нүүдлийн хариу нүүдэл гэж бас хэлж болно тодорхой хэмжээгээр. За ингээд онооны зөрүүг бол ер нь нэг их тийш холдоогүй дээ 38 30 сая байна. 8 онооны зөрүү. Одоо 6 онооны зөрүү 2 дугаар хагас болсон. За Steph Curry дээр хамгаалт яаж хамгаалцсан гэдгийг тун удахгүй бүгдээрээ ярилцсанаа. За Klay Thompson энэ тоглолтод хийсэн анх цорын гац холын шидэлтэнд амжилт олсон. Stephen Curry 3 дугаар үед талдаа орж байгаа. Энэ тоглолтод анх удаага 3 шидэлтэнд амжилт. Бас цорын гацсан. 9 шидэж нэг хийсэн байсан юм да. За Андерс Вережиа бодлоо харагдаж байна. За Андрю Богут байхгүй бол мэдээж нөлөөлнө л дөө тоглолтод яаж. Нөлөөсөн. Aldridge-ийг бол ер нь зүгээр энэ тойм дээр харагдахгүй гэж гэсэн Aldridge-ийг бол үнэндээ зогсоож чадаагүй, бараагүй. За Тони Паркерийн энэ сүүлийн үеийн энэ Aldridge нэрийн ойлгох зөв үнэхээр амар байгаа. Энэ өмнөх тоглолтоор Spurs-с Тони Паркер 16 ассист хийсэн шүү дээ. Ихэнх ассисттэйгээ ерөөсөө Aldridge рүү өгсөн. За Danny Green-ийн шидэлтүүд ихтэлтэй болоод энэ явдаг бол үнэхээр амар. Яг тэгвэл Greg Popovich хэлсэн шүү дээ Danny Green-ийг шидэлв гэсэн. Алдатлаа шиддэг гэсэн. Хийтлээ шиддэг гэсэн. Тэгээд Danny Green сүүлийн 2 тоглолт гайхалтай байгаа. Гэхдээ тэрийг хамгийн гол нь ингэж хэлж байгаа байхгүй. Гэхдээ Green ороосон ч оруулаагүй ч цалингаа авна шүү дээ. Юунд нь хайгаад идэв цалингийн өгөхгүй юм шиг тийм.
Алдриджийн шийдэлт. Энэ бол ер нь маш хэрэгтэй шийдэлт бол таарсан 5 онооны зүрх бий болгосон. Стеф дээр Тони Паркер хамгаалж байна. Ингээд хүзүүдэд байсан да. Өнөөдөр Стефен шийдэлтүүд. Хариугийн Тони Паркерийн хүсрэлтэй шийдэлт амжилтгүй Кавай Леонард самраас. Кавай Леонард өнөөдөр 14 удаа самраас бөмбөглөлт хийсэн байгаа. Ламаркус Алдриж 13 удаа самраас бөмбөглөлт. Би энэ тоглолтыг маш бүр нухацтай бүр их тайван сууж 2 удаа баг. Энийг тоглолтыг бүтүүлээд дараа нэг гол гэж үзлээ. Тэгээд тоглолтын эхнээс түрүүний ялтын эсэнчлэн Ламаркус Алдриж бол Golden State Warriors-д өнөөдөр үнэхээр хамгийн том шүдний өвчин байлаа. Алдрижийг зогсоо харгаалсангүй энэ мэдээж Андрю Богут гэмтэлтэй сэлгэнээс бас Андре Игудала гэдэг тоглогч Golden State Warriors ямар чухал хэрэгтэй тоглогч вэ гэдэг өнөөдрийн тоглолт бол найд батлаа харуулж чадлаа. Нөгөөтэйгөр ингэсэн багууд жижиг тавтын эсрэг адилхан жижигхэн тав гаргаад үзээд байгаа штэ. Одоо бүх багт хийхийг хичээгээд байгаа. Гэтэл Попович болохоор өндөр юу гэхээр үгүй ээ. Бид нар Ламаркус Алдрижийг төвдөө байлгаж хийж хожноо. Тэгээд юу гэдэг бид самбараараа хож энэ хүмүүс намхнаараа товтлоод л бид тэргүүрээ хэлэрхүү. Тэр ч утгаараа Данкны өдөр нь одоо хөшүүн удаан тоглолтыг эхнээс нь тоглолтоос гаргаад сэлгэнээс Борис Диав гараад авсан болоо гэж байна. За хамгийн чухал нь Стефен Curry тэд яаж хамгаалваа. За эхлээд бол Дани Грин ингээд ерөөс дагаад гүйтсэн. За тэнгуү солигдож байна одоо. Энэ switch. Энэ үлрэлийн Warriors-ийн эсрэг хийсэн тоглолтуудыг ер нь бол миний үзсэн тоглолтууд эсрэг багууд энэ заслаан дээр зөрөлтийг баг хийдэг байсан. Энэ өнөөдөр San Antonio Greg Popovich Warriors-ийн гайхалтай багийн тоглолтыг ингэж зогсож болох юм уу? Босдогод харуулчлаа. Энэний өмнөх тоглолтын дээр энэний өмнөхийн санагдаж байна. New Orleans Pelicans-а тоглосон шүү дээ. Alvin Gentry, Steve Kerr-ийн туслах. Alvin Gentry бага Golden State талбай дээр авчиад яг энэ switch-ийг хийсэн. Ерөөсөө л ихний 5 гарч ирлээ. Хамгаалах солигдонгууд нөгөө нь хамгаална. Хамаагүй Anthony Davis, Steve Kerr дээр хамгаалж бол. Тэнгүүд нөгөө Honey Douglas, Andrew Bogut дээр хамгаалж ирсэн, зөрж ирсэн. Тэр нь ихний 2-3 үед юу гохс үрдэнгөө үрж ирсэн. Би тэр үед яг бодсон гэхээр ерөөсөө л Golden State-ийг хожих ганц хамгаалтын тактик бол ерөөсөө switch юм байна. Switch буюу одоо солигдох. 6-ороо солигдно. Хамаагүй өндөр нам хамаагүй. Энэ тоглолт дээр бас яг саяны баясыг хэлдэг. Ерөөсөө Андрю хин Данигрийг хамгаалж байсан сүүлд нөгөө хэлс дараа нь Алдриж зөрдөг ч юм уу. Ингээд зөрдөг. Энэ үрсгүүдээ ганц л боломжит хамгаалт гэж байгаа. Дээрээс нь бас нэг зүйл миний ажигласан зүйл юу гэхээр багууд Стефен Curry нөгөө нэг шидэлтийг хэлэхгүй юм оролтыг хэлэхгүй нөгөө зай өгöd хараад зогсдог штэ хамгаалагч нар. Тэр нөхцөлд Стеф нөгөө хоёр талдаа заалж агаад хуураад хажууд шөөгөөд янз бүрийн зүйл хийдэг. Өнөөдөр Greg Popovich юу ботсон бэ гэхээр ерөөсөө шууд залуулахгүй бай. Ерөөсөө энэ хажуу бөөрөнд наалтчи, энэ хажуу гаран дээр наалтчи. Тэгээ нөгөө Стеф чинь бөмбөгөө залахгүй болохоор тоглолтод гардаг юм байна. Тэрийг юу гэхээр бид нар хараагүй Greg Popovich-ийн дасгалжуулагч юм баг харсан юм байна. Эндээс юу харж байгаа нөхөр сагсан бөмбөг гэдэг бол ерөөсөө тэр чигээрээ судалгаа. Судалгаа нь ганцхан сантиметрийн зайн дээр л ялгарч байна. Стефиг эндээс авах уу, эндээс хамгаалах уу гэдэг дээр л зөрүүн гараад тэгээд өнөөдөр Стефен Curry-г үгүйчлээ штэ. За тэгээд нөгөөдөөр бүх цаг үе онооны жигсаалтанд Tim Duncan байр ихсэн. Тэсэн чинь LeBron James өмнө явж байгаа юм байна те. John Havlicek-ийг гүйцэж 14 дугаар байранд орсон. За одоо бол мэдээж LeBron бол ингээ 13 явчихсан. За Duncan-ы хувьд бол Dominic-ийг одоо гүйцэх боломж санагдаж байгаа. За яг Tim Duncan-гээс ер нь сэлгэнээс Duncan-ы тоглох шийдвэрийг та хоёр юу гэж бодож байна? Юу гэж харсан бэ? Duncan зодог талхах. Үгүй мөн нэр тий. Шууд гэж бодсон. Өнөөдөр Duncan чинь 2 дугаар хагас тоглох шүү дээ. 1800 өдөрлийн тоглолт 1800 гаруй тоглолтод ороод 3 дахь удаага сэлгэнээс тоглож үзлээ. Тоглолтын 4 дугаар үед дуусгаж хахад Duncan 1 хоноотой. Талбайд өнгөрсөн. 2 дугаар хагас гараагүй тий. Тэгэхээр талбайд өнгөрүүлсэн минут маш бага байлаа. Тэгтээ Duncan яг гарч ирээд хичнээн одоо түүний хөлн урдны залуу үеих шиг хурдан хөдлөхгүй өөрийнх нь одоо чадвар нь урдных шиг тийм сайн биш идэж талбайд гарахаараа тэр багийн сэтгэл зүй гэдэг юмыг асар нэмэгдүүлдэг юм гэдэгс өнөөдрийн тоглолт харууллаа. Уягтай гэсэн үг шүү дээ. Уягт талбай дээр байж уягтай байдаг нэг л. Дэмтэй. Уягтай. Тэгээд дэмтэй. Өнөөдрийн тоглолтын дээр уягтай гэж одоо цадгалан үнийг хэлэхгүй. За sorry. Өнөөдрийн тоглолтод миний нэг бас бодсон зүйл Spurs гэдэг нь Spurs юм аа л гэж бодлоо. Тэгээд Борис Диав биш нэг сайн чанарын вино. Франц вино. Тэрийг бүр ямар гой тоглох. Хэдэн жил ч хамаагүй уухгүй хайждаг. Байж очоод хэрэгтэй үед гарч ирж нэг ганц амсдаг. Яг тийм өнөөдөр Борис Диав Ламаркус Алдриж статистик нь их байгаадсан. Борис Диавын тэр нөлөө үнэхээр маш чухал байсан шүү. За Алдриж дөнгөж цайнаас үзүүлсэн статистик гэдэг бүгд ярьцгаая тий. За мэдээж одоо шилдэг хослуудыг л харуулж байна л да. Алдриж Ленор гэсэн хослоо. Одоо ингээ харахаар энэ баг Алдрижийн баг болцсон байгааз.
Алдрич юм баг, Кавалионордын баг болоод эхэлсэн. Тим Данкин гэдэг хүний орон зайны баг байхгүй. Сая нэг хэсэг Тим Данкин бэртсэн дээ. Маш цагаан олсон бэртэл бол таарсан. Яг гэвэл тэрнээс хойш Алдрич боломж олдог өөртөө итгэхэд. Яг Тим Данкин Алдрич зэрэг гарч байгаа тохиолдолд Алдрич нэг их бие бэрсэн тоглолт хийгээд байсан шүү дээ. Өөрөө яг тийм довтлох 100 гартаа авахгүйгээр. Тэгэхээр одоо энэ статистикс харагдаж байна. Ерөөсөө энэ хитэн залуучууд энэ Спurs гэдэг баг ирээдүй болчихж Spurs гэдэг баг одоо юу гэдгийг бусад баг шиг эсвэл одоо юу гэдэг нөгөө хөгжин нэмшдийнхаа үзэл бодлон ч гэсэн өөр үт юм шиг байна. Жишээ нь супер одоо хүндтгэл үзүүлж гаргадаг маргадаг. Юу тийм юм байхгүй энд. Зөвхөн хождын төлөө л явж байна. Данкан өөрөө ч гэсэн попжтой уулзсан баг. Би сэрээс асуудал өгж хэлсэн ч болов гэж бодож байна. Тэгэхээр энэ багийн талаар бид нар ямар нэгэн асуудлыг энэ дээр бол сонсохгүй байх уу. За өнөөдөр хэрвээ San Antonio Spurs талбайдаа хожигдсон бол тэд Chicago Bulls-тэй тэнцэж чадахгүй байх байдалд хүрэх байсан. Харин тэд талбайдаа исэн шатрын нүүдлээрээ илүүргсэн 44 ажил 95-аас 96 оны Chicago Bulls-ийн амжилтаа тэнцсэн бол удахгүй Golden State-ийн талбай дээр очноо. За энэ дээр зөв нэг зүгээр залруугийн хийчихэд 94-өөс 96 оны Bulls шүү дээ тийм. Яг нөгөө өмнөх хөлөөр үргэлжлэж байгаа хөлөөр учраас бас амжилтчууд байна. Тэгээд энэ тоглолтод бас нэг зүйл ярлаа. Ламаркус Алдричийг бид нэг ярьж өстэй. Бүх одын тоглолтод орох ёсгүй тоглогчоо. Ягаад Алдрич орчихвоо гэж. Тэр үед бол тийм байсан. Харин өнөөдрийн тоглолтыг үзээд Ламаркус Алдрич аль хэдийн Spurs-ийн тоглогч. Жинхэнэ San Antonio Spurs-ийн баг унган юм шиг тоглож үзсэн. Тэр би юугаар харсан бэ гэж. Чөлөө шидэлтийг өнөөдрийн тоглолтыг үзсэн хүмүүс бол чөлөө шидэлт нь яг Тим Данкантай адилхан болчихж. Тийм үү. Ламаркус Алдричийн хөлийн байрлал өөрчлөгдөж чөлөө шидэлтийг хийх. Тийм үү. Данкан ч хоёр хөл нь баг зэрэгцэж зогсоод X болдсон шүү дээ. X бол. Ламаркус Алдрич зүүл нь чүүчүүд хойно тэгснэ X болж байна. Урд нь бол Ламаркус Алдрич зүүл нь бүр хойноогоод гэсэн хажуугаар шиддэг байсан. Шидэлт нь өөрчлөгдөж. Яг би бүр харцаад яа гэвэл ингэж хар зогсож байгаа шиддэг Данкан чөлөөч хэм билээ гэж бодсон. Айгуу тийм адилхан харагдсан байна. Яг адилхан. За нэг нийтлэлийг би бас сая 7 хоногийн дундор бичсэнд 2 уншааг бол байлгүй дээ. Уншдаг биш юм. Ийгүүгээ ч юу байсан. Гэхдээ энэ дээр юусэн Жирмин Онел гэдэг тоглогч Golden State-ийн өнгөрсөн жилийн аваргын баярыг гэртээ үзээ суужсэн гинэ. Тэгээ охин нь орж ирээд ааваа зүгээр үү гэж асуусан. Яагаад зүгээр үү гэж асуусан гэхээр Жирмин Онел 2013-аас 14 оны улиралд Golden State-д ахмад тоглогч үүргийг гүйцэтгэсэн. Одоо залуучууд зөвлөгөө өгөөд өөрийнхөө нөгөө карьерийн ололт амжилт алдаа дутагдлыг яриад боулинг төрөлд дагуулж аваад Harrison Barnes-тай хойрхон байдаг гэсэн гэж. Draymond Green, Fest Zizzel энэ гуравтайг туулж ажилладаг байсан гэж. Тэгжээд солилцоо болох яриа гарсан. Тэгэхэд багийнхаа менежер Bob Myers юу гэж хэлсэн бэ гэхээр бити энэ залуучийг дахиад нэг харчих. Клей Томпсон энэ лигт миний харж байгаагүй тоглогч аа. Клей Томпсон шиг шиддэг тоглогч зөвхөн довтлохонд байдаг бол Клей Томпсон хамгаалалттай юм тоглогч аа. Эдгээр дахиад нэг жил өгчих гээд ингээд болиулжсэн юм байлаа. Тэгээ Bob Myers тэр шийдвэр зөвлөгөөг нь бас аваад зөвлөхүүдтэй ярилцгаа боловсон. Хамгийн гол нь юу гэсэн бэхээр 14-өөс 15 оны улиралд Жирмин Онел тоглох гэсэн. Тэгсэн чинь юу яасан бэхээр охин бити гэртээ байгаа чи та одоо болно шүү дээ. 18 улиралд тоглосон. Хүн гэсэн чинь аав та надад хэрэгтэй байна. Би одоо ингээд би та одоо хайж гээд байгаа юм гэсэн. Тэгээд Жирмин Онел өөрөө багасаа аавтайгаа одоо хол хүндий байсан. Тийм учраас хүүгээ хараад яг миний тэр замлаар явж байна. Хүү маань ингээ ууртаа тогшин тиймэрхүү авиртай болж эхэлж ингээд гэртээ үлдэх шийдвэр гаргаж ирсэн юм байна. Тэгээ хүүхдүүдээс болоод гэртээ үлдээд Golden State-ийн аваргын баярыг нөө дэлгэцээр үзээ суужаад тэгэхэд охин асуусан байгаа. Охин асуугаад юу гэсэн хэрэг аваа зүгээр өг Жирмин Онел хариулаагүй. Тэнгүүд охин гарч яваад шатаар дээш гараад өрөөндөө ороо мессеж үтсгэнэ. Аваа та бид нартай байгаа нь авраг авснаа том зүйл юм шүү. Яас юу гэж би харцаа ачин болчих. Энэ бол амар гоё түүх юм лээ. Ийм нэг зүйл болсон юм. Чи ч угаасаа өгшин л дээ. За өрнөд бүсэд Golden State, San Antonio Spurs, Oklahoma City Thunder плей-офф ирэхээ авсан 4 дахь баг боллоо. Араас нь Clippers, Memphis өнөөдөр Clippers-ыг хожсон шүү дээ. Тийм. Гэхдээ би энэ Memphis бүр энэ бүр систем суудсан баг юм аа. Гоё юм аа. Дээр Йогурт Барс тоглоо. Мэдгүй Барс зүр энэ зүр хамаа авахгүй шүү дээ. Тэр ч одоо зүгээр хөрсний дэгээс хүн авчираад тэр нь баг багтаа шууд өрнөлөө гэж. Last team зөвхөн болоо эхэлсэн шүү дээ. Тийм. Тэгээд Lakers 15 дугаар өрөөнд явж байгаа. Би энд их баяртай байгаа. Нэг авах гэдэг нь үү те драфтын нэг. Яг гэх юм бол Los Angeles Lakers багийн жил хэрвээ драфтын 1-ээс 3 дугаар эрхийг авч чадахгүй бол тэр эрх нь яг дээр нөгөө Phoenix-д очно. Phoenix нь Philadelphia-аас солилцсон билүү дээ. Ямар ч байсан Lakers төлтгөө хэрвээ Lakers энэ байдлаар унаад яваад ах юм бол драфт их гол сонголтоос тийм бай. Авах болно. Нэгээр хэний явах вэ? Ben Simmons. Ingram. Бас гараад ирсэн. Юки угаасаа байсан тоглож тий. Гол нь яг сая нөгөө Ben Simmons-ийн нэр нь унж байгаа нь бага плей-оффд оруулж чадаагүй.
Texas плей-офф ороогүй. Ингрэм бол Бен Симмисийг бол яг илүү шидэлтэй тоглож байгаа юм л да. Тэгээ Симмис бол бүх талаараа олон талаар Олон талт болчиход байгаа юм л да. За тэгээ драфтын талаар бид удахгүй нэг дугаараар дийлхэнгүй ярилцах болно. Энэ хүрээд NBA Talk завсарлаж байна. Хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Зурагддгүй алмазын дэлгэц. Бүрэн металл гадаргуу. Өдөрт 1400 төгрөг. Huawei Mate-S. Дэлхийд тэргүүлэх Beko брендийн плеткийг хамгийн онцгой үнээр 3 жилийн баталгаатай хамт санал болгоё. Зөвхөн Nomi Electronics-оос. SkyTeam урьдчилсан төлбөр үйлчилгээний 90 дугаарлалтай энгийн хос дугаар 6000 төгрөг, Азийн хос дугаар 20000 төгрөг болж 90 хоногийн турш хоорондоо хязгааргүй ярьж мессеж бичих боломжтой боллоо. SkyTeam ирээдүйг өнгөлөн. Энийг мэдхүү. Одоо мэдснэ. Коа. Таны агшин Schweppes. Шин савлгаа нэмэгдлээ. Sky Media гурван үйлчлэгийн хэрэглэгч та зурагтныхаа захим салбраас кино сүүгийн багцыг идэвхжүүлэн HBO-ын сувгуудыг Монгол хадмал орчуулгатаагаар бүлээн авч үзээрэй. MNBC таны хүсэлд нийцсэн киноны, спортын, мэдээллийн, таны мэдэх үеийн хөгжмийн гадаад дотоодын шилдэг контентуудыг дууд үрсний өндөр чанартайгаар агарын олон сувагт MNBC телевиз танд санал болгож байна. Олон улсын хэрэглэгчийн баярт зориулсан онцгой урамшуулалт худалдаа эхэллээ. Урамшуулалт худалдаа 4-р сарын 11 дуустал үргэлжилнэ. Харилцах утас 77 10 99 44. Мэлмид тань баясал нэми MNBC. Монгол улс нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг. Манай орны эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбар хурдастай хөгжиж байгаатай зэрэгцэн. Хууль бус ашигт малтмал олборлогчдын буруугаас малын бэлчээр хомсдож, зэрлэг ан амьтад дайжиж, гол мөрөн нуур цөөрөм ширгэж, онгон байгаль цөлчгөд хүрээд байна. Газар нутгаа хайрлацгаая. Монгол улсын хууль зүйн яам. Загдагийн ерөнхий газар зохион байгуулалттай гэмт хэрэгтээ тэмцэх газрын байгаль хамгаалагч журмын эсрэг гэмт хэрэгтээ тэмцэх хэлтэс. Монголын кино урлагийн салбарт Эрдэнэ оршиж байна. Хаагуурах чамаар заалгах юм уу? Энэ бол Монгол сэдв. Сэтгэл маш их хөдлөө. Нулимс өвтлөслөө. Тэгээ шин залуу уран бүтээлчид маань Монголын кино урлагт захиур хадгалах цаг нь ирсэн байгаад их баяртай байна да. Дидиш ТV-гийн хэрэглэгчид Unitel-ийн үйлчилгээний бүх салбар болон мобайл дилерт хандаж үйлчилгээний багц идэвхжүүлэх болон смарт карта цэнэглэх боломжтой боллоо. Мөн Unitel-ийн орон нутгийн бүх салбар, Улаанбаатар хотын 9 салбарт шинэ хэрэглэгчийн багц төхөөрөмжийг худалдаалж эхэллээ. Дидиш ТV. Амьд жимс аминдим ам чанарыг дээдэлсэн гайхамшиг кавар амжилтаа баталгаажуулж дахин аваргаар шалгарлаа. Кавар жинхэнэ Европ чанар. Таны агшин Schweppes шин савлгаа нэмэгдлээ. Дэлхийд тэргүүлэх Beko брендийн 2016 оны гоёмсог загварын угаалгын машиныг хамгийн онцгой үнээр зөвхөн Nomi Electronics-оос. Зурагддгүй алмазын дэлгэц. Бүрэн металл гадаргуу. Өдөрт 1400 төгрөг. Huawei Mate-S.
Хэлжилж байна. Бид Golden State San Antonio Spurs-тэй холбоотой нэг 15 орчим минут ярилцаад өнгөрлөө. Одоо юу вэ гэхээр NBA-гийн эргэн тойронд болж байгаа бусад үйл явдлын талаар ярилцъя. Тэр дундаа NBA болон тоглогчдын холбоо энэ 7 хоногт нэг дүрмийн заалтан дээр тохиролцлоо. Энэ шинэ нэртэй их гоё нэртэй. DeAndre Jordan-ы дүрм гэдэг нэртэй. Тэг чөлөө шидэлтэй ямар ч хамаагүй. Хамаагүй. Тэр чинь нөгөө Shaq-аар л юм шүү дээ. Тэр Shaq тэр. DeAndre Jordan яасан бэ гэхээр өнгөрсөн сарын 7 сарын 1-нд чөлөөтэйгэн толонгуудаа Далласта окейг аман байдлаар тохироо ичээд дөрмийн дагуу 8 хоног хүлээсэн. Энэ 8 хоногийн дараа чаад юу байсан бэхээр урьслаарай гэж Грифнер хаалгаа төвжүүлж байгаа Клипперстэйгээ буцааг ирээсэн шүү дээ. Тэгэхээр энэ хугацаа юу гэхээр 8 хоног тоглогчид нөгөө нэг гаргасан шийдвэрээ эргээд бодох те. Шийдвэрээ өөрчлөх, багуудыг мөрөх энэ асуудал хангалттай болчиход байна. Тийм учраас хоногийг 5 болгож багасгая гэдэг дээр тоглогчдын холбоо болоод NBA-ийн удирдлагууд тохиролцсон. Тэгэхээр энэ бол DeAndre Jordan зөвхөн ил гарсан болохоос зөндөл байдаг асуудал гэсэн шүү дээ, тийм шүү дээ. Зүгээр нөгөө анхаарлын төвд байсан л DeAndre Jordan шүү дээ. Тэрнээс чинь цаагаараа бол ерөөсөө иймэрхүү бизнес бол зөндөл яригдж байгаа шүү дээ. Хамгийн гол нь энэ дээр бол сайн нөгөө All-Star-ийн үеэр нөгөө NBA-ийн эзэд уулзсан байгаа шүү дээ. Тэн дээр бол мэдээж Dallas-ийн багийн эзэн Mark Cuban бол энэ тал дээр бол нэлээд орилж чанга дуутаар бүхэн талаа зарласан илтгэлсэн баг. Тэгэд Mark Cuban-ийн үг бол бас их нөлөөлдөг шүү дээ. Яг тэгвэл манай хүн чинь чимээгүй эзэн биш учраас. Тэгэхээр Адам Silver-ийн зүгээс NBA-ийн зүгээс гаргасан шийдвэр бол маш зөв шийдвэр. Зүгээр яг энэ амнаас хэлсэн үгнээсээ буцах энэ аман байдлаар тохиролцсон байсныг буцах энэ асуулыг шийдэж чадахгүй болж чадахгүй. Тэр бол ойлгомжтой. 5 хоногт шийдэж болно. Яг бол гарын үсэг зурсан тохиолдолд бүх юм өөрчлөгдөж шүү. Тэгээ 5 хоногоос хойш толгойн ирэх бол тэгэхээр хугацааг л багасгаж байгаа зүйл. Тэгэхээр яг ер нь явандаа энэ асуулт юу болох юм бэ? Ямар ч DeAndre Jordan-ийн нэрт хүний одоо хамгийн том мөрөлт байлаа шүү дээ. Ер нь NBA-ийн чөлөөт агентуудын 100 болсон 8-аар доторх ер нь ийм том мөрөлт ер нь ховор шүү байсан. Тэгээ хамгийн гол нь DeAndre Jordan-тай гэрээ ичлээгээд бусад тоглогчтой уулзахтай болцсны хамгийн гол. Тэгээд өөрөө Mark Cuban хинээс уучлах хүжсэн шүү дээ. Wesley хайдваас нөгөө Portland-аас авсан. Wesley Matthews юу хэлсэн бэ гэхээр бид нар DeAndre Jordan авч байгаа учраас хэрвээ ирсэн марх ирсэн. Гэхдээ дараа уучлах байсан. Хэрвээ Wesley Matthews манайхтай гэрээ ихгүй өөрөө болж болно гэж хэвс хүртэлсэн. Wesley Matthews гээгүй шүү дээ өөрөө хэлсэндээ хүрсэн байсан. Тэр бол цаанаа бизнесийн маш олон асар олон хэмжээний олон сая нөгөө нэг хоолрын гэрээний асуудалд бас нөлөөлөх үз. Ийм одоо үйл явдал учраас мэдээж ийм хяналт тавих нь хугацааг багасгасан маш зөв шийдвэр болсон баха. За тэгвэл DeAndre Jordan нэрлэлсэн юм байна тийм. DeAndre Jordan-ы дүрм. Одоо нөгөө нэг Derrick Rose-ийн дүрм гэдэг шиг. Bird-ийн дүрм гэдэг. Ер нь ямарсан түүхэнд бол нэрээ бичсэн байна. Тийм, сайн нэгсэн муу гарч ирсэн. За тэгвэл Milwaukee Bucks албан ёсоор 2018-аас 19 оны улиралд шинээр баригдах цэнгэлтгийнхээ зургийг танилцуулсан. За өстөд тасарсан гэхэд тасарсан ордон болох юм шиг байлаа энэ зурагнаас харж. Ер нь бол Milwaukee хотын байдаг мууж бол нөгөө юу шүү дээ Wisconsin мууж. Illinois мужийн хажууд байдаг. Illinois ч өөрөө маш том мууж шүү дээ. Тэгээд Wisconsin бол ер нь бол хүн ам зах зээлийн хувьд бол Chicago хот Illinois мужид бол харьцангуй нөгөө дарагддаг. Жишээ нь Chicago бүүзийн тоглолт болж байгаа бүүзийн фэрүү тэр чигээр сууж идэг шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо энэ нөхцөл байдлыг жоохон өөрчлөх гэсэн энэ маш том хөрөнгө оруулалт гэж ер нь бодож байна. Тэгээд угаасаа Bucks өдрлүүд ер нь энэ ордны сурагч 2 жилийн өмнөөс гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэр үед яг Bucks яг шинжлэлийн үедээ багийн эд солигдсон байсан. Багийн эд солигдсон, шинжлэлийн үедээ орсон. Тэгээд залуу тоглогчд гарч ирж исэн, шинэ өдөрт дасгалжуулагчд уулзсан. Тэгээд бүх зүйлийг шинээр эхлэхийн тулд шинэ ордны талаар ярьжсэн. Тэгээд одоо Bucks гэдэг баг өрдний тэр плей-оффд орч чаддгүй ч юм уу, тэр доогоор хомоол аваад хамаад байдаг баг байха болно гэсэн зорилготой. Ашиглал нур хугацаа 18-аас 19. Тэгээд энэ баг энэ цэнгэлтгийнх нь одоо энэ төлөвөө юутай гоё их наалж байгаа гэхээр багийнхан супер хоттой. Хинбэ? Giannis Antetokounmpo, Greg Frick энэ тоглогч яасан бэ гэхээр улирал эхлэхэд энэ тоглогч SF дээр тоглож исэн 15 оноо 7 самбар 2 дамжилт тунцжилсан бол сүүлийн 16 тоглолтод PG дээр буюу Michael Carter Williams-ыг албан ёсоор гимтсний тараанаас за гимтгэхээс өмнө гэсэн тоглож исэн 19 оноо 9 самбар 7 дамжуул. Дамжуултын тообор 3 дахин өссөн, хаалт бусад статистикт өссөн. Тэгээд Lakers эсрэг triple double хийсэн хинээс хойш хүлээд бас нэг сонио зүйл. За тэгээд дээрэс нь Milwaukee Bucks-ийн хувьд сарын дотор 4 triple double хийсэн ганц тоглогч үү дээ. OJ Mayo-гийн бэрт бас нөлөөсөн. OJ Mayo бас бэртсэн шүү дээ. Тэгээ OJ Mayo-ийг холбож өгч. Тэгээ одоо Antetokounmpo бол ерөөсөө бүр албаас холбож болцсон. Зөв Antetokounmpo дээр юу л байгаа юм л та. Нөгөө хүмүүс нөгөө шидэлтгүйгээд нөгөө юм ингээд яриад байдаг шүү дээ. Гүр Antetokounmpo шид хэрэггүй байна. Тэр эзэн шидэхгүй хүмүүс. Шид шаардлага байхгүй болгож байхгүй. Ягаад тэгэхээр Chris Middleton одоо ерөөсөө айхтар бүр. За Jabari Parker бэртлээс нь бүр идэгч үнэхээр гоё болоод эхэлж байна одоо. Зүгээр плей-оффт орох тэр дайралж хоцорчгүй юу гэдэг л хардлага байна. Тийм учраас Antetokounmpo шидэлт муутай гэдэг хэлэгч тэр шүүмжлэлийг утгагүй шүүмжлэл. Ягаад гэвэл
Одоо Magic Johnson-тай адилхан байхгүй да. Magic Johnson шидэх шаардлагагүй юм байлаа шүү дээ тэр хүн чинь. Тийм л гэж байна. Тийм л юм байлээ л дээ. Нэг өдрөд гүйцэтгэнийг харахад Antetokounmpo бас нэг Greek Freak гэх тэр чинь илж байгаа хоч өөр нь уул нэг жил өнгөрсөн жил ярьдаг л байсан чинь сая энэ статистикийг гараад ирсэн ч хүмүүс энэ хочин бүр албан ёсоор энэ боллоо Gajig Greek. Монголоор бол Gajig Greek гэж байна. Тэрний юу гэхээр өдрөл ингээд талдаа ороод өнгөрсний дараа хүмүүс чинь нэг өөрийнхөө байралд өөрийнхөө тоглолтод тасцсан байгаа шүү дээ. Гинт тасалжуулагч нэг шийдвэр гаргаад октоор байрал дээр тоглолтын арга барилыг өөрийн одоо өөрчилчөөр гэсэн чинь нөгөөт нь шууд тасан зогцоод бүр статистик бүр илүү сайжир тэнгүүт хүмүүс энэ стайл үнээр Gajig нөрөө байна. Тэгэд хамгийн гол нь улирал дуусчихад нөгөө ингээд тоглогч чинь сулраад ядраад ингээд одоо юу гэдэг статистик нь буураад байхад маань үн чинь юу гэхээр супер одууд л одоо яг улирлын төгсгөл багаж ирээд бүр гялцаж эхэлдэг шүү дээ. Яг тэр замналаар явж байна. Тэгэхээр энэ Грек залуу 21-ээс хүрээд удааг байгаа 2 сар өнгөрч байгаа хаа. Энэ тоглогч NBA-гийн 10 жилийн хэрэг юм уу юм байна. Нөгөө ачаал нөгөө даах чадвар гэдэг чинь одоо яг энэ үнийг сууж эхэлж байна шүү дээ. Жишээ нь бид нар Кристалс нөгөө Порзингизыг мэдж байгаа шүү дээ. Удирлыг ямар сайн эхлүүлсэн одоо маргүй байх гэсэн шүү дээ. Яг тэр ачаал даа сураагүй байгаа. Би нөгөө нэг бензин дууссан. Бензин дууссан л гэсэн үг юм бол тийм. Тэгэхээр Antetokounmpo-г бол одоо яг би бүх юмд гоё болж байна. Хамгийн гол юм би Milwaukee Bucks-ын тоглолтыг бол байнга үзэж байгаа. Тэгээд энэ дэр ганц харагдаж байгаа юм. Самбараас хинч бөмбөг авсан бай. Хамгийн дөрөвж харддаг нь Antetokounmpo болцсон. Ерөөсөө Jabari Parker-ч авсан бай, Jared Bayless ч авсан бай. Аваад ерөөсөө Antetokounmpo руу хардаг. Тэрний юу гэсэн үг гэхээр тэр хүн чинь ерөөсөө л өдөрдөгч болчих. Тэр хомог хотод найруулгыг хийж игээд. Зүгээр шүүмжлэх юм юу байгаа вэ гэхээр одоо энэ мань хүн өөрөө довтлох буйтэй довтлохгүй байна. Яг тэр урт амьтад чинь зогсон хүн байхгүй шүү дээ. Гэтэл тэр нөгөө санаачтай явах бол бусдаа илүү өгөх гээд байгаа нь хаяа жоох нөгөө хэний урламж харагдчихэл Джейсон гэдэг их ч онцлогооны өвчин болгож харагдчихлээ. Тэгээ Янис одоо ер нь бол яг шийдэх шаардлагагүй ч гэж яасан довтлох шаардлагатай байхгүй. Шидээ сурч хэрэгтэй. Ер нь бол лигийн том ах хэлсэн шүү дээ. Том ах хэлсэн. Жилийн өмнө анхны хүүхдийн эсрэг тоглож байхад нэг шиддгүүр хүүхд байсан. Одоо нэг жилийн дараа уулзсан чинь яг л хэвээр байна. Энэ хүүхд одоо шиддэг болчихвол өөрийгөө ямар сайн тоглож гэдгийг мэдэхгүй байна. Шиддэг болох хэрэгтэй. Тэрэн дээр хувинд одоо засалжуулагч аваад 100 сайн ажиллах хэрэгтэй гэж байна. Ер нь бол юу нөө сайжирсан баг гэсэн чөлөө шилдвэр сайжирсан баг шүү. Өнгөрсөн улирлаас. Коби хэлсэн байл л дээ. Хүмүүс ингээд од болоод ингээд явахын тулд яадаг юм бахэр улирал дундуур бэлтгэлээд юм аа. 100-ыг л ашигладаг. 100 л чи бусдаасаа ялгарах боломж чинь гэж хэлсэн байлаа. Milwaukee Bucks-тай холбоотой нэг сайн мэдээнд гэмтэл бэртэлтэй байсан 20 тоглолт өнжөөд байсан John Henson эргээд ирсэн. Эргэж ирснээр шууд зарлаж тунхагласан нэг зүйл нь юу гэхээр Matt Barnes орсон. Энэ блокийг тавьсан, Matt Barnes-ыг өвдсөн. Гаргаж байгаа төрх нь энэ бол эмоцоор илэрхийлж байгаа хэлбэр л дээ. Гэтэ нөгөө хэний эсрэг вэ гэдгээ бодох хэрэгтэй байхгүй. Тэгээд дээрэс нь эн чинь бүр ойлгомжтой болсон даа. Тийм. Оноо алдахыг хүсэв харан байсан. Өө эн чинь гол нь нөгөө Jason Kidd-ийн хоёр юм байна шүү дээ. Хүн шүү дээ. Derek Fisher. Matt Barnes хоёр чинь. Би тэгж бодсон. Би буруу байгаа. За ингээ хөөгдсөн шүү дээ. John Henson-ыг одоо өрсөлдөгч өдсөн гэдэг шиг тааш шүү дээ. Өдсөн. Хоёр техникээ хөөгдсөн. Өөрөө баярлаад. Barnes болохоор өөртөө техник гэсэн чинь яагаад над техник гэж. Тэгэхээр ер нь бол Barnes бол ямар ч техник шаардлагагүй. Тэгсэн чинь техник өгсөн өөрөө гайхаад шүүхт аюу эвтэйхээр байсан. Дахиад хоёр дахь техник өгсөн чинь ууран дараас нь. Араас нэг хүмүүс яасан гэхээр азар зодон болоог бах тийм. Биш гол нь Barnes одоо хуцал хөрөөрөө коридор доор шууд ихний хаалгаар зүүн ирчихэ. Барс андуураа чирэг үүч. Араас нь зодох гэж гүйж байгаа. Ууг нь бол тийм. Яг гоо зодох жоох зүр нь. Үгүй зодох гэж. Барс өөрөө ярьсан бас ярьсан. Тийм үү? Би буруу өрөөрүүл орцсон байлээ. Таарсан бол будааштай гэж. Таарсан бол тэр хүүхд надаас айгаад хааны газар нуугдсан л байх гэсэн юм лсэн. Тэгээд одоо энэ дээр хоёр дахь техникээ ингээ ярьсаар бол авч байгаа юм л да. Тэг хамгийн гол нь энэ дэр Барнст яагаад ерөөс техник өгсөн угаасаа ойлгомжгүй. За шууд гүүгээ авсан. Яг нөгөө бид нар сонсохгүй ч шүүгчрлөө нөгөө харааж мараас юм бас байж магадгүй юм. Тэгээд араас нь одоо бөөний хүмүүс тийм гүүгээд бөө болохоос сэргээс азар өстө яг тэр Twitter-ээр бичсэн Барнс азар буруу орлоо. Тэг бол энэ нэр тэгээд гэхдээ өнөөдөр нэг тоглолтоор яг энэ гаргасан үйлдэлийнхээ төлөө нэг тоглолтоор торгуулсан. Өнөөдөр энэ тоглолт энэ саяын үйл явдлаас ч болоод хин Graves Vasquez бас дурлсан. Гимтэлтэй байгаа шүү дээ. Graves Vasquez хин Johnson гүүгээ авсан чинь тоглолт дуусаад сэлгэн суудсан ингээ явцаас үзнэ. Хенси явц 60-таагаар орцсон. $15 million. Тоглолтын саяын дэр нэг маргалтаан дунд Янис Antetokounmpo, Greg Monroe Хенснийг өмөрч Barnes-ыг түлхэх юм бол бус хоёрын тооцыг түлхээд нэг жоохон асуудлыг баазыг хурцдах маягтай болсныхын төлөө $10 million.
болж байна. Тэгээ бас NBA ч нөө техникийн алдаа бол нөгөө тухайн тоглогчийн авдаг нөгөө цалингийн хэдүү байдаг лээ содор хуваар байдаг шүү дээ. Техникийн алдааны нөгөө торгуул. Тэгэхээр бас нэг өдөр NBA нэлээд баяжсан юм шүү дээ. За дорнод бүст Milwaukee Bucks хэдгээр байранд явсан бай. Асуудал их гоё яригдаад байгаа. За дорнод бүсээс плей-офф ирэх авсан ганц цог нь Cleveland Cavaliers, Toronto ард нь явж байгаа бол Atlanta Hawks 3. Miami өнөөдөр Cleveland Cavaliers-ыг бут нэргсэн гэж хэлж буруудахгүй байхаа тий. Тэглгүй яах вэ? Бут нэргсэн яа. Бут нэргсэн. Хин яасан гинэ? Бут нэргсэн. Miami Cleveland-ыг бут нэргсэн. Бут нэргсэн. Chicago 8 дугаар байранд энэ баг хизээ унаж баярлалаа. Идрээ шок. 8-аар гараад эсвэл 7-оор гараад Торонто юм уу Cleveland-ыг сандарганаа зүгээрээ байж. Тэгэд энэ дорнодын өрсөлдөөн дээр 3-аас 6 дугаар байранд явж байгаа багууд нэг хожигдоход 3-т явсан баг 6-аар унах аюултай. Тийм дүр зураг байгаа. За Milwaukee-гийн хувьд ер нь бол плей-офф бараг дууссан юм. Одоо энэ чинь 15-6 тоглолт үлдсэн байгаа гэхээр чинь үлдэж байгаа хугацаанд энэ нэг барин гэдэг чинь маш хэцүү. Гэхдээ хожигдохгүй шиг ирэхгүй болцсон гэсэн. Ерөөсөө Milwaukee ерөөсөө. Гэтэ 14-5 тоглолтоос 5 нөө дээдлийн баг нь 5 хожигдно гэж бодсон. Тэгэхээр ч одоо хожигдохгүй явсан ч гэсэн мултрах магадлал байна шүү дээ Milwaukee-д бол. Тэгэхээр ер нь нэлээд хожимцсан дайралтыг л хийж байна да. Тэр нөгөө нэг Cleveland өнөөдөр хожигдсан гэдэг асуудлаар Cleveland өмнөх тоглолтод LeBron-ыг амраасан. Тэгсэн. LeBron-ыг амраасан чинь нэг асуудал үүсэн. Гэхдээ хоцсон л да. Эхлээ хоцсны хэрэгтэй. Яасан мэхээр тоглолт дуусны дараа хувцсайлахаар нэг бас асуудал болсон юм шиг. Тэрний юу гэхээр Kyrie Jina бөмбөгөө дамжуулаад өгөөчтэй гэдэг гомдол гаргасан. Тэгсэн чинь Kyrie үнэхээр 38 минутанд ганцхан дамжуулдаг гэсэн юм билээ. Хэн гаргасан бэ гэхээр нөгөө багийнх нь гэж байгаа шүү дээ. Тэр чинь J.R. Smith-ээс эхэлсэн юм шиг байлаа шүү. Ер нь бол. Тэгээд тухайн үед сэтгүүлчид эргэн тойронд нь байсан. Тэгсэн энэ ойрынгийн дамжуулалтын ассистийн асуудал бол сүүлд л энэ илэрж байгаа тохиолдол болохоос биш. Өнгөрсөн жилээс эхэлсэн гэж байна. Ойрынг байгаа тохиолдолд ассист ерөөсөө өгдөггүй. Нөгөө оноор хасахтай байх, ойрынгийн үед ашиггүй байх тийм магадлал их өндөртэй байдаг гэсэн. Дээрээс нь өгдөг ассистийн тоо их багассан гэж байгаа. Гэтэ саяны тоглолтын дээр бол их тийм буруу жишээ авчих байхгүй. Ягаад гэвэл Kyrie ойрынгийн авсан нөгөө 33 онооны ачаар Cleveland хоцсон шүү дээ. Гэтэ яг шүүмжин зөв. Цаг үеийн буруу шүүмжил байлаа л да. Тэгэхээр энэ бол одоо Cleveland-ийн хувьд нөгөө плей-офф төгөх тусам л асуудал их гараад байна. LeBron-ыг амраах шийдвэр бол нэлээд ойрхон гарна. Угаасаа плей-офф LeBron-ыг бол 100% юу яг гэдэг шүү дээ тоглоулъя гэдэг. Тэгэхээр нэлээд асуудал гарна. Зөв өөрөг энэ дээр ямар нэгэн хариу юм бол хэлээгүй байгаа. Алдаага ухаарсан байж магадгүй. Статистик үзүүлэлт энийг баталж байгаа гэхээр өөрөг 3-аас доош дамжуултыг нь уйлралд 12 тоглолтод өгсөн. Тэ. Холбогчтой. Холбогч юм шүү. Тэгээ лигийн нүүрсээр болсон шилдэг холбогчтой нэг гэдэг байгаа шүү дээ. Дөрвөн дамжуултыг бас хитэн тоглолтод өгсөн. Энэ дээр ч статистик ер нь их бага юм. Би нөгөө өөрөнгө шүүмжлэг хийж хаашаа юм зүгээр уран гой тоглолттой байх нэг хэрэг тийм ээ. Ашигтай тоглох бас нэг өөр хэрэг байхгүй. Энэ дээр ч одоо маш том ялгаа гарч байна шүү. Жишээ нь одоо юу гэх San Antonio Spurs-ын Tony Parker стат муудсан шүү дээ. Гэхдээ тэр хүний ашигтай тоглолтууд нь арай өөр болчтой. Тэгэхээр нөгөө бас нөгөө багийн урамсал асуудал шүү дээ. Цэвэр энэ бол ерөөсөө. Гэхдээ энэ чинь нөгөө нэг плей-офф эхлэх гээд юм байхад бас муу байхгүй. Муу тийм. Антон Джеймс би санаж байна. Джеймс хаана ахтай байлаа. Cleveland байсан шүү дээ. Антон Джеймс. Дараа нь ясны гадараа бас шүүмжилж байсан. Өөрөнгө чимээгүй шүүмжилж байсан. Тэрийг сонссон хүмүүс яриад тухайн үед нэг жоохон асуудал болоо өнгөрч байсан. Бас Kyrie ерөөсөө багийг ерөөсөө удирдах чаддаггүй. Довтлогоо сайтай, хувийн тоглолт сайтай. Талбай дээр ерөөсөө бусдыг байна. Тэгвэл LeBron ирж чинь бүр тэр юм чинь удирдах шаардлагагүй гэж байгаа байхгүй LeBron. Хаяа LeBron байхгүй яах вэ гэдэг асуудал бас байх хэрэгтэй бол ямар нэг байдлаар. Тэгэхээр ер нь бол Лүү дасгалжуулагчдод их асуудал байна. Лүү өөрөө бол шилдэг хамгаалалт сайтай холбогч байсан өөрөө. Одоо өөрөнгөний хамгаалтанд ажиллаж байгаа юм л та бас. Харжлаа. За Америк нэгдсэн улсын шгшээ баг энэ 7 хоногт Олимпиад оролцох өмсөглөө танилцуулсан байгаа. Кевин Дурант, Elena Delle Donne хоёр шгшээ багуудыг төлөөлж шинэ өмсөглийг өмссөн. Нэг манайхны ойдлын газар уйлцсан юм шиг. Сая яг үгүй тий. Манай ойдлын газар чинь ойчин доо. Ойноо. Бол материал шүү. Чинь хөлс шингэн агаар нэвтрүүлэн зүгээр маяг юм байгаа шүү дээ. Тэгээ яг зүгээр яг саяын тэр энэ хоёрын хамт хуусан зурган дээр их сонин жуулагдсан. Яг нөө сурчлагын зурган дээр их санагдаад. Энэ их санагдаад. Нэвт харагдаад байгаа шүү дээ. Энэ нарийнхан бариу. Гэхдээ энэ хоёр ч өөрсдөө тийм нарийнхан. Тэгээд яг дараа яг иймэрхүү сурчлагын зурган дээр их гоё харагдж илээ. За Elena Delle Donne гэдэг бол бас одоо яг WNBA цойлж гарч иж байгаа. Яг KD-тэй адилхан шилдэг оноо авахч. Гэхдээ плей-оффт явдаггүй нэг тийм бас нэг сөрөг талтай юм нэг одоога.
Олимпикснаас өчигдөр манай олимпианых нөгөө Бразилд очиод өчигдөр шинэ ирсэн байлээ. Би өнөөдөр бас ирсэн үнээр уулзсан. Тэгээд Бразилд бүх төлөвлөсөн ажил юмнууд бүх юмыг төлөвлөн дагуу явж байна. Бразил асуудалгүй цагтаа олимпик хэлүүлнэ гэсэн байлээ шүү. Бразил олимпигээр жагсаал болох гэдэг. Тэр бол болох магадлал маш өндөр. Тэр бол нөгөө цаанаас хийж явуулга гэж ярьж байлаа угаасаа. Нөгөө улс төрийнх нь нөгөө юу сөрөг хүч бас юм байгаа шүү. Тэр чинь манайх шиг алцаалан болж байгаа шүү. За хэсэг хугацаанд завсарлыг бид рекламны дараа дорн төст болохгүй байгаа нэг талын багийн талаар дахиад ярилцахаас өөр арга алга уг нь өнгөрсөн 7 хоногт ярилцсан. Манай баг шүү дээ. Биш. Зурагддгүй алмазын дэлгэц. Бүрэн металл гадаргуу. Өдөрт 1400 төгрөг. Huawei Mate S. Дэлхийд тэргүүлэх Beko брендийн плеткийг хамгийн онцгой үнээр 3 жилийн баталгаатай хамт санал болгоё. Зөвхөн Номи Electronics-оос. Skytel-ийн урьдчилсан дэлбэр үйлчилгээний 90 дугаарлалтай энгийн хос дугаар 6000 төгрөг, азийн хос дугаар 20000 төгрөг болж 90 хоногийн турш хоорондоо хязгааргүй ярьж мессеж бичих боломжтой боллоо. Skytel ирээдүйг өнгөлөн. Энийг мэдхүү. Одоо мэдснэ. Коа. Таны агшин Schweppes шин савлгаа нэмэгдлээ. MNBC таны хүсэлд нийцсэн киноны, спортын, мэдээллийн, таны мэдэх үеийн хөгжмийн гадаад дотоодын шилдэг контентуудыг нууд үрсний өндөр чанартайгаар агарын олон сувагт MNBC телевиз танд санал болгож байна. Олон улсын хэрэглэгчийн баярт зориулсан онцгой урамшуулалт худалдаа эхэллээ. Урамшуулалт худалдаа 4-р сарын 11 дуустал үргэлжилнэ. Харилцах утас 77 10 99 44. Мэлмид тань баясал нэми. MNBC. Таны агшин Schweppes шин савлгаа нэмэгдлээ. Монгол улсын ойн сан 18592.4 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 1189%-ийг эзэлдэг. Хууль ёс мод бэлтгэгчдийн экологийн өндөр аж холбогдолтой ойн экосистем, ойн нөөц талбайн хэмжээ багасч, хойч уймын нүцгэн газар амьдрах нь хууль бус мод бэлтгэлтэй тэмцэцгээе. Монгол улсын хууль зүйн яам. Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулалттай гэмт хэрэгтээ тэмцэх газрын байгаль хамгаалагч журмын эсрэг гэмт хэрэгтээ тэмцэх хэлтс. Буйдингийн хамгийн том төрөлцсөн дэлгүүр Номи United-ийн 4 дагаварт Best Буйдин. Таны агшин Schweppes шин савлгаа нэмэгдлээ. Дидиш ТV-гийн хэрэглэгчид Unitel-ийн үйлчилгээний бүх салбар болон мобайл дилерт хандаж үйлчилгээний багц идэвхжүүлэх болон смарт карта цэнэглэх боломжтой боллоо. Мөн Unitel-ийн орон нутгийн бүх салбар Улаанбаатар хотын 9 салбарт шинэ хэрэглэгчийн багц төхөөрөмжийг худалдаалж эхэллээ. Дидиш ТV. Come on. Амьд жимс амин дэм ам чанарыг дээдэлсэн гайхамшиг кавар амжилтаа баталгаажуулж дахин аваргаар шалгарлаа. Кавар жинхэнэ Европ чанар. Таны агшин Schweppes шин савлгаа нэмэгдлээ. Дэлхийд тэргүүлэх Beko брендийн 2016 оны гоёмсог загварын угаалгын машиныг хамгийн онцгой үнээр зөвхөн Номи Electronics-оос. Зурагддгүй алмазын дэлгэц. Бүрэн металл гадаргуу. Өдөрт 1400 төгрөг.
Huawei Mate S. За энэ битог нэвтрүүлгийн 13 дахь дугаар. За Star телевизээр гарч байгаа анхны дугаар та бүхэнд аяг одоо хүрч байна. За эхний хоёр сегмент бид нар бас сүүлийн үед болсон бол юм ярьлаа. За Star телевизээр бид нар яг өнөөдөр гарахаар болсон бэ гэдгийг бас үзэгчтэй тодорхой хэмжээний бас тайлбар өгөх хэрэгтэй болов уу? Бид нар энэ битог нэвтрүүлэг ямар ч одоо сувг телевизээр бол мэдээж гарахыг хүсдэг байсан. Гэхдээ NBA-гийн дүрс ашиглаж байгаа учраас NBA-тэй хамтран ажилладаг албан ёсны гэрээ байгуулсан дүрсийг ашиглах эрхтэй тим телевизтэй бид хамтран ажиллах боломжтой болсон. Тэр нь мэдээж Star телевиз болсон юм аа. Тийм учраас бид нар Star телевиз дээр 8 гаруй үрийн орой 20 цагаас энэ биток нэвтрүүлэг 6 сарын дунд хүртэл буюу авраг баг тод хүртэл бид нар та бүхэнд 7 хоног болгон уулзах явах болно. За энэс гаднаас Эрдэнэс эхлэн бит 2 маань Баясаа бит 2 эх 7 хоногоос эхлээд ажлын өдрүүдэд даваа, лавг, баасан гаригүүдэд 1 3 5 дахь өдрүүдэд NBA төдий нэвтрүүлгээ. Тухайн өдрийн болон өмнөх өдрийн одоо тоглолтуудыг бас жоохон базаад мэдээлэл өгөөд тэгээд бас явахаар ажиллаж байгаа. За тэрний бид нар цаг бүх юмудыг удахгүй сав Facebook-оор мэдээлээд явах болно. Тийм учраас юу н Star телевизтэй NBA-тэй ер нь хамт байгаараа. Энэ бол эхлэл гэдэг утгыг бий үйлчилсэн мэт хүмүүс цаас буруу ойлгосон билээ. Нөгөө шууд тоглож шууд ингээ гаргаад эхлэж байгаа болов уу гэд. Тийм зүйл бол энэ үлрэлтэй бол байхгүй. За мэдээж нэгэнд NBA-тэй гэрээ байгуулсан юм чинь бас хамтын ажиллагаагаа өргөжүүлээд эх хүлрэлээс бид нар амралтын өдрүүдэд ч юм бас одоо бүтэн тоглолтыг бас гаргаад ингээ явах гэсэн юм үүд алга нэгдэж байгаа юм а гэдэг үзэгчтэй хэлээ. Тийм учраас та бүхэн Star телевизтэй хамт байгаараа. Тэгээ бас эфир нэг юм хэлчихв. Тий. Боловсрал телевизийн өдрөл одоо намайг ойлгоорой тий. Манай яг одоо бас баларх гэж сууж байгаа юм шиг яа. Маргааш баларх. За MVP ялтай чи. Сайн уу? За MVP болон маань. Цанаана. Яа. Аймаа юу гэсэн шүү. Цэн уг нь Stark нь байсан мартчихсан. Мартчих. За. За шууд эхлэе 5 дугаар харинд. Оддын сникер цуглуулгууд үнэхээр гоё хадгалах юм аа. Jared Jack, Brooklyn, Jared нэг гутлыг 2 удаа өмсдөггүй гэртэл хадгалдаг нэг юм. Түүний цуглуулд байгаа гутлын тоо 1500 гарч байна гэсэн доор нь Андрей Гудалагийн зураг байж. Энийг хууц юм а даваад бол. Мэдгүй нэг хүн л адруу. Anthony Davis-ийн бас нэг их чинь юм уу? Энэ Монгол юм. Монгол арай шиг байл. Энэ ч бүр шоу болсон байлаа. Энэ ч бүр мод биш шүү дээ. Энэ ч бүр Anthony Davis нийлүүлдэг мод биш. Anthony Davis-ийн хамт юм шиг байна гэх. За энэ зургийг энэ нэг оруулахгүй гэж юу нэг удаа үлээстэй хүмүүс орог 3-7 өдрийн турш над руу бараг худалч 100 натрын зураг явуулсан. Яаж яг нэг мөн болоод ирсэн юм өстэй тий. Яг нэг юу явуулаад LeBron James нутаг уцаар болжээ гэсэн. Нэг залуу саяны 100 одоо Cleveland сонгосныг хэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь доор нь нэг маа нэг мөх байсаглан юу гэдэг хүн бэ? Монголд ирсэн юм уу? Яриа авах гээд байхгүй юу? Дараа нь бидэгээр мөнгөсөн шүү дээ. Монгол ирэхээр нь таваас яриа авахгүй гэсэн тэгээд. За дараа нь Kawhi Leonard мөнгө хамаагүй юм дөрөвдгөө 10 жилийн ундаг байсан 1997 оны Chevy машин ундаг гэсэн. Draymond Green ийм гоё машинтай гэж явжсэн чинь доор нэг хүн энэ машин нөгөө нэг Transformers-ийн Bumblebee шиг шидтэй машин байвал яах юм бэ гэж. Kawhi нөгөө машиныг Kawhi-гийн Chevy-го. Kawhi-гийн машиныг хэлж байгаа юм шүү дээ. Хоёрдугаар харинд ирээдүйн од гэсэн энэ их хөргөн зургийг санагдаад орууллаа. NBA сонирхон үздэг нэг залуу хүүхэд нь. За ийм багаас ингэж ирч одоо юу гэсэн үг вэ? Slam dunk гэж байна. Мөн чи нэгдүгээр өрөндөөс юм шүү. Нэгдүгээр өрөө лөө. Заавчлаа нэгдүгээр өрөө юм байна. Бүх үзэгчтэй сонирхолтой бие бинийгаа өгөөдсөн, бие бинийгаа барьж өгсөн энэ сонирхолтой постлууд, комментуудыг олж явуулдагт. Баярлалаа та нар бүгдээр MVP шүү. Ялцаа чи бас MVP шүү. Ашгүй хоёул ороогүй биш. За. Явуулахаа болоорой одоо. Нью-Йорк Knicks баг өнгөрсөн 7 хоногт нэг тоглолттой Грейсний албаасаар зарлаа. Тэд гинтлээс эргэж ирээд удалгүй багаас асгсан Тони Роутен гэх тоглолттой энэ үлрэлийг оролцуулаад 3 жилийн гэрээ байгууллаа гэдэг мэдээлэл байна. Юу болов яах гэж яагаад дээрээс нь Тони Роутен энэ үлрэлд тоглохгүй гэж байгаа шүү дээ. Хамгийн сонирхолтой нь тий. Энэ үлрэлд тоглохгүй үнтэй 3 жилийн гэрээ басан. Түр баг Knicks-ийн ахлах цуцлуулагчийн албыг түр ашиж байгаа Курт Рамсаас сэтгүүлд суусан чинь Тони Роутентэй 3 жилийн гэрээ авсан түүнийг энэ үлрэлд мэдээж тоглохгүй. Гэхдээ энэ залуу манай багийн ирээдүйн нэг хэсэг байх болно гэж. Роутен бэртэлтэй байгаа л да. Бэртэлтэй байна. Гэхдээ яг хөө хийсэн гэрээ нь их бага үнэтэй гэрээ. Тони Роутеныг би зүгээр магтах нь чааш магтах гал байна л да.
John Wall-ийн шидэлтгүй жоохон таарах хөлбөр. Ерөөсө тоглолтын арга барил. Roten байх үед Sixers-ийн тоглож байгаа үед би бүр ингээ фэнтезид авсан байсан учраас сайн мэдэж байна л да. Яг үед нөхрийн хурд бол үнэхээр талбай дээрх бол хамгийн хурдан байж чаддаг. Хамгаалалт бүр үнэхээр янзтай хамгаалалтай бол. Тийм үү? Үнэхээр гоё хамгаалалтай. Хамгийн гоё юм маань үн чинь цэвэр холбогч. Өөрөө шидэхгүй хүн чинь одоо Рондо шиг болчихж байгаа байхгүй цэвэр холбогч. John Wall-ыг удах юм бол бүр илүү ассист өгөх боломжтой тийм тоглогч. Тони Роутен хүнд бэртэл авсныг ис тооцох юм бол мань хүмүүдэд Philadelphia 76ers-ийг удирдаад явж байгаа. Иш Смитийн оронд. Роутен бэртснээр нөгөө Kendall Marshall гэдэг янз бүрийн хүмүүс аваад Иш Смит эднийг аваад Sixers гэсэн шүү дээ. Тэгээ Роутны бэртэл ягаад Sixers хассан бэ гэдэг нь хамгийн эрсдэлтэй юм бэртлийн хүн түмний асуудал байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бол Phil Jackson Тони Роутенд юуг олж хараад ингээд байгааг би бас олж хараад байна л да. Би бас ингэж хэлнэ. Огт эсрэгээрээ байр суурьтай байна. Тони Роутен Мемфист байсан. Мемфист байхдаа сайн сэлгэний холбогч байж чадаагүй. Тони Роутен дамжуулт биш эхлээд довтлохыг үздэг холбогч. Дээрэс нь юу гэхээр Тони Роутен би хамгаалтын дүү муутай. Гүг харин чи болохоор бурхангүй галзын бомб галз зурсан Тони Роутнийг яриад байгаа байхгүй. Нью-Йорк шиг яг тийм амжилт хүсэж байгаа юу. За дөрөв дэх хүмүүс шалтгаан Тони Роутен хөлбөрт орж тоглож чаддгүй. Тони Роутен задгаа тоглолттой. Уучлаарай эдрээ Тони Роутен Нью-Йорк Никс хамгийн буруу сонголт. Memphis Grizzlies-ээр нэг сэлгэний холбогч аваад Memphis Grizzlies ч болохоор хамгаалт. Систем суурилсан. Систем суурилсан. Багийн тоглолт хийдэг багч энэ чадаагүй. Philadelphia бол triple double хийж triple double бараг дунджлаа. Хүснээр тоглож байгаа юм чинь. Би тоглолт. Ямар ч хөлбөргүй. Ямар ч хөлбөргүй. Энийг бол бөмбөгөө харуулнаа. Бөмбөгөө Тони Роутен бас нэг юм хараад байна. Хөгсчтэй. Юм уу хоёр шүү дээ. За Phil гэснээс Philтэй холбоотой нэг зүйл гарсны юу гэхээр Kurt Rambis-ийг эр хүлээр дасгалжуулагчаараа үлдээн гэсэн юм би. Үлдээн гэсэн юм шүү. Үгүй ээ. Сони юм гарсан юм. Харин их сонь тэгсэн чинь өрөө Rambis-ийг аялан тоглолтод өөрөө гэртнэ гэдэг. Гэхдээ хамгийн гол нь зөөхөө ингэж магадгүй гэж байна. Энэ яасан бэхэр яагаад яасан бэхэр Kurt Rambis-ийг солих асуудал яг энэ Phil-чин сая нэг сэтгүүлчтэй уулзсан шүү дээ. Тэр талаараа ерөөс юу ч яриаг байхгүй. Сэтгүүлчд асуусан. Тэгтэн тэрэнд нь халан ч гэдэг юм уу солин ч гэдэг юм юу ч яриаггүй. Тийм учраас авч үлдэх гэж байна гэдэг таамаг сэтгүүлчд төвшүүлсэн байхгүй. Авч үлдэх юм бол өөрөө тийм. Тий, харин тий. Тэгсэн Антони хэлсэн гоо Carmelo Anthony. Гүй ээ, дасгалжуулахгүй Phil Jackson. За арайч тий. Phil Jackson тэр үе өнгөрсөн гээд баг Carmelo Phil Jackson цаагаараа та бити дасгалжуулаарай гэдэг юм шиг байгаа юм. Бодвол одоо мань үн чи нөгөө нэг аялан тоглолтод явж чадахгүй, аялж чадхаа болцсон шүү дээ. Тэр чи одоо өвдөгний апресс, нурууны апресс орсон шүү дээ. Тэгээд ер нь бол Carmelo Anthony хэлсэндээ ер нь өөрөө ч гэсэн жоохон юу байгаа юм шиг л. Тэр шинэ асуулт. Melo чи их ойрхон байгаа нь Phil-ийн харган мууцныг мэдээд байгаа юм шиг шүү дээ. Тэгэхээр Тони Роутен надад ч. Тэгээ ингээ бодохоор л одоо юу гэдгийг Phil Jackson хүрээд асуулж байгаа бол тэгэхдээ хамгийн гайхсан юм хэрвээ гэртээ ээжэд тоглолтыг Phil Jackson асуулаад аялан тоглолтын Rambis чинь бүр утгаалт нэг баг чинь бүр юу гэсэн үг юм. Хиний баг юм бэ? Тоглоод шүү. Хоёр өөр системтэй тоглоно. Тий. Ямар тэмцээн чинь энэ биш үү? Тэгсэн чинь ингэсэн. Phil Jackson 17 онд Нью-Йорк Никсийг орхино. Өөрөө гэргээ цуцлаа. Тим ирхэн байгаа юм байна. Яагаад гэсэн чинь 17 онд Jim бас ажиллах гэдэг. 17-аас 18 оны хооронд нөгөө Lakers хэрвээ контендер баг болж чадахгүй би ажиллаа өгнө гэдэг амлалт өгсөн. Тэгээд тэрийг бас энэ чинь шуумалдаа сэтгүүлчтэй гарч яаж аваа гэхээр сүд бүсгөнд эзэн нь болно. Тэнгүүд сүд залууга. Сүд залууга. Сүд өвөөгөө. Тэгээд чи нэг гэр бүлийн бизнес болох гэдэг шүү дээ. Lakers чи тэ бүр. Тийм харин тийм болж магадгүй. Тэгэхээр энэ Knicks-ийн одоо ороо босгоо юм маань бүр ингээд бүр бодоо болохгүй байл та. Тэгээд юу гэсэн бэ гэхээр Carmelo энэ дээр маш том одоо юу гэдгийг зөвлөгөөч гэдэг юм уу шаардлагыг багийнхандаа тавьсан. Knicks энэ 100 чөлөө тагантаас зайлшгүй нэг тоглогчийг авах хэрэгтэй. Ямар нэгэн ур чадварыг энэ багт авчрах хэрэгтэй гэдэг мэдээллийг хийсэн байгаа. Энэ 100 чухал 100 болно гэдэг. Тэгээ энэ юу гэж юм гэхээр Melo хэрвээ энэ 100 чухал тоглог авч чадахгүй бол Melo-гийн нас чинь 30 нэг баг. 2 ч юм. 84 оны хэсэг 84 оны. 31-тэй байхгүй. Тэгээ Melo-гийн нас чинь бас талигаад өглөө. 31 32 юм. Тэгэхээр Melo энэ 100 бас явж магадгүй гэсэн нөгөө дахиад нөгөө шуумыг гаргаад ирсэн. Тэгсэн чинь Melo ч игцээс би тэрийг юу ойлгохгүй. Би яг өөрийнхөө замлалынхаа хамгийн оргил өдөрлөө өнгөрүүлж байна гэсэн. Энийг өдөрлөө юу? Тэгсэн чинь миний авж байгаа оноо авж байгаа статистик буурсан юм шиг харагдчих болно. Гэхдээ миний
би мах одоо ямар мэдэж юм. Тийм байсан. Би бүр хамгийн prime time дээр явж. Нөгөө тэгээ prime time дээр бэлтгэл гэмтлэг яриад байгаа юм аа. Тийм их үл тоглолт авах ачааллыг бас яриад байгаа. Манай ч өмнө ерөөсөө ганцаараа үздэг байсан. Одоо ч Порзингис ингээ арай өөр болцсон шүү дээ. Арна Флоло тоглохны ачааллыг хуваалцдаг болсон. Тэр утгаараа яриад байгаа. Гэхдээ ер нь бол Нью-Йорк Никс гэдэг багийг бид нэр иймэрхүү хэмжээнд ярьж суух нь бол ер нь бол эмгэнэл. Яг үнэндээ бол. Ягаад гэвэл энэ баг одоо ярих шаардлагагүй баг байхгүй юу? Яг үнэндээ бол. Ягаад гэвэл энэ баг ойрын үдээс ихэхгүй. Плей-оффт орж чадахгүй. Тэгэхээр зөв миний зүгээс одоо санал гаргахад ер нь одоо энэ Нью-Йоркийг болё. Энэ сүүлийн удаа ярья. Уусаа дахиж өөр яриа. Уг нь одоо би бол Шарлот Хорнцыг өнөөдөр ярмаар байсан юм аа. Жордаахын баг цааш бүр баллаа. Тэгээд Порзингисийг эсэфтээр тоглуулах нэг тактик л байсаа тайлбарлаж өгөөч. Үгүй Курт Раймс чинь ийм байсан. Одоо өлөл угаасаа плей-офф тоглох нь ойлгомжтой. Одоо бид 10 хэдэн тоглох 4 сар юм. Тэр үртэл Порзингисийг эсэфтээр тоглуулж үзье. Үзэн машаа үзье явш бүр. Одоо энэгийн түүхийд хамгийн өндөр эсэф. Хамгийн өндөр эсэф. 2 м 20. Бүр 20 үлэмж. 7-3. 2 м 20. Тэгээд Порзингисийг эсэфтээр тоглуулж үзье. Тэр юутай холбоотойгоор Порзингис шахах дургу. Гэхдээ бүр шиддэг хүн болох гэдэг шин. Тэгээд өөрөө угаасаа шах өөрөө багийн хөлбөрт орохоор аль болох хай постн дээр зогсдог. Дундаа спин хийдэг. 3-аас шидэх дуртай. Тэгээд эсвэл гаднаас авчтай бүгд. Тийм учраас өөрийнх нь энэ чадвар дээр нь толгуурлаад эсэф дээр тоглуулад үзье. Тэгээд болох уугүй гэдгийг л харчээ гэж Рамс тийм хэлсэн мэт. За. Тэгээд хэрвээ болчих юм бол энэ ч одоо хэрвээ нөхөн бүтчихүүл юм. Яа. Өстой яана. Тийм бол хин зогсоохгүй шүү. За ингээд одоо Нью-Йоркийг хаах уу? Хай. Пад. Одоо нэвтрүүлэг маань өндөрлөхөд хэдхэн минут үлж чинь тийм учраас нэг 2 гоё мөнгөтэй холбоотой мэдээ өргөчье. Гоё юу? Мөнгө гэхэр л үз хэрэгэд байдаг шүү дээ. Бурзаа гэдэг юм байна. Хямралын үе. Kobe Bryant Боготын тоглолтод өмссөн өмсгөлөө дуудлага худалдаагаар зарсан чинь $100,000 хүрсэн. Энэ яасан бэ гэсэн чинь LeBron-ы Боготын тоглолтод өмсчихсэн өмсгөлөө зарсан рекордыг 2 нугалсан. Бараг л 2. LeBron-ыг $50,040 заржсэн чинь Kobe-ийн $100,040. Мөнгө нь юунд явж байгаа? Одоо ханд банд явж байгаа. Өнөө Kobe Vanessa сандал билүү бодвол тэр талаар мэдээлэл байхгүй ямар ч гэсэн дуудлага худалдаагаар тэр дуудлага чи угаасаа бүр NBA auction хийсэн. Албаасаар. За тэгвэл нэг тоглогч мөнгө алдаж магадгүй байдалд хүрээд байгаа. Алдах алдахтаа 24 саяар нь алдаж магадгүй. Anthony Davis Derrick Rose-ийн дүрм гişний гайхалтай дүрм байгаа. Тэрний өгөхөөр залуу тоглогчийн гэрэнийхээ хугацаанд эдгээр амжилтыг үзүүлсэн тохиолдолд багийн цалингийн 30% хүртэлх хуваар цалинжих тэр боломжтой гэрээг хийдэг. Бонус маяг. Бонус 30%-аар хийж болдог байхгүй. Тэгээд урамшуул. Энэ урамшуул нь яа гэхээр MVP болох Боготын тоглолтын гараанд 2 удаа сонгогдох. Rookie жилүүд эхний 4 жилдээ шүү ихний. Тэгээд одоо NBA All Team буюу бэлгэдлийн багт нэгээс 3 дугаар багт орж 2 удаа нэрлэгдэх. Энэ нөхцлүүдийг за 2 удаа гараанд гарч чадахгүй болсон Anthony Davis. Anthony Davis-ийн цалинж эргэжлээс явна шүү дээ. Одоо болохоор энэ нөгөө яваад байгаа шүү дээ. Тэгээд MVP болж чадахгүй тодорхой болсон. Одоо Anthony Davis $24 сая алдахгүй байх цорын ганц гарсны юу гэхээр NBA-ийн аль нэг багт нэрлэгдэх. Нэрлэгдэх үү? Нэрлэгдэнэ. 3 нэгд бол орохгүй байна. Нэгд бол 2-3 бол байна. Орно шүү. Яг гэвэл сая All-Star-аас хойш бол марийн тоглолт болсон л доо. Яг харахгүй. Тэгэхээр яг стат харах юм бол ер нь бол нөгөө юу чинь All NBA team гэдэг юм чинь статыг хардаг зүйл шүү дээ. Багийн амжилтгаас илүүтэй. Нөгөө яг тэгвэл багийн амжилт хардаг юм чинь MVP мэдээ явчихж байгаа учраас. Тэгэхээр ер нь бол магадлал өндөртэй. Зүгээр MVP болох гэдэг асуудал бол бас болоогүй энэ үн дээр бол. Бидэж багаа чирчиж ядаж багаа плей-офф эхний 4 байраар ядаж шалгуулах хэрэгтэй. Тэрний тохиолдолд Pelicans бол маш олон өөрчлөлт. Одоо Ryan Anderson-ыг алдах магадлал өндөртэй байгаа шүү дээ. Энэ баг алдсан. Eric Gordon-д гэрээхгүй гэсэн байна. Eric Gordon-г ч баг явуулсан дээрлээ. Одоо Evans-ийн бэртэл гэдэг асуудал. Одоо Evans ч одоо нэг хэсэг нөгөө Steph Curry их бэртдэг байсан шиг Evans ч одоо бүр бэртээ салхаа болчихсон шүү. Тэгэхээр одоо яах ч ёстой юм бэ? Anthony Davis тэгээд энэ нөгөө нэг Derrick Rose-ийн дүрмийг юу гэж хүлээн авсан бэхээр ямар балаа юм бэ гэж хүлээн. Өөрөө мэдээгүй явж байсан нөө. Гэхдээ мэдсэн зүгээр гэрэг ихтэй бичсэн. Гэхдээ энэ юуг жоох нөгөө зэмлэлсэн маягтай л байлаа. Ингээд нэгэнд гэрээ хийсэн байх чинь. Тэгээ би бас энийг зөв гайхаад байгаа юм. Одоо rookie гэрээнд явж байгаа мөртлөө шинэ гэрээний энэ заалт яагаад энэ үлрэл яах ёстой гэж. Энэ үлрэл rookie 4 жил дотроо эдгээр болцлуудыг дараа жилээс эхэлнэ гэж байна. Тэр болцлуудыг хангах юм бол Anthony Davis нөгөө амлсан бонусууд аавна. Энэ хугацаанд хийхгүй Paul George ч энийг алдсан шүү дээ. Paul George бэртэл яагаад вэ ямар ч зүйл алдсан байхгүй. Тэгэхээр Anthony Davis алдаж магадгүй дараагийн хүн болцсон юм байлээ.
Нэг Дерек Роузын дүрм гэдэг чи одоо Роуз гарч ирээд руки жилүүдийнхаа нэгэнд MVP болсон. Тий. Өчтөр нэг хүн бас энэ мөнгө таригдсан цалинтай холбоотой нэг зөв сонирхлоо жоон хот асууж байсан надаас. Тэр хаа NBA-ийн тоглогчдын ер нь цалингаа яаж авт ингээд. Яг бидэртэй адилхан. 2-7 хоногт нэг удаа чек ирнэ. Тэр чек нь болохоор нөгөө цалингийг нь хуваацсан байгаа. 7 хоногт нь хуваацсан гэсэн үг. Тоглолтын тоогоор бол авахгүй цалинчихгүй. Гэхдээ NBA-ийн гэрээ болохоор яг одоо энэ 7 сар 9 сар гэдэг утгаараа явдаг ч юм. Тийм бол байхгүй. 12 сараараа л явж бодгож тооцсон гэсэн үг. Нөгөө лиггүй үед цалиахгүй гэсэн тохиолдол юм бол байхгүй шүү дээ. Тийм учраас бол яг адилхан тийм одоо юмар цалинждаг. Энэ хүмүүс яагаад эдгээр мөнгөө их хэмжээгээр өрчилж аваагүй гэж амар том нөгөө тансаг нөгөө хаустэй автомашин авчдаг гэхээр Америкт бүх юм нөгөө нэг лизингээр явчихдаг. Монголч гэсэн одоо бүх юм лизинг болчихсон шүү дээ. Тийм учраас ингэдэж шүүгээд би нөгөө хүүхдүүд Америкийн лизингч нөгөө нийгмийн даатгал төлөв хүүхдээ аваад байгаа. За нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байгаа үзэгчдээ эх 7 хоног энэ цагтаа бид эргээд уулзгалнаа. Two teams who have battled through 6 games have come right down to the final shot of the book. They're in overtime. Timeout left. Down by 1. And the volley of Williams. There was a whistle and he was fouled. He was a big pressure shot. 11, 10. Oh my goodness! 4, 3, 2.